одоо гей, лесбиан, трансгендер, байсекс хүмүүсийн тухай ярихдаа бол энэ бол үнэхээр гаж юм солиотой амьтад гаж донтонгууд гэж тэд ярьж байх нь миний хувьд бол одоо амаа амьхад өрхөөс өөр аргагүй байдаг. Хэдийгээр ингээд зүрх сэтгэл маань ингээд би тэр хүмүүсийн чинь нэг байж гэж хэлмээр байсан хэдий ч гэсэн ямар нэгэн байдлаар өөрийгөө эрсдэлд оруулахын тулд амаа амьхад чихээ таглаад өрхөөс өөр аргагүй тийм байдалд ордог. 19 наснда ихчтэй хэлжсэн. Би 2 ихчтэй. Манай ихч бол тэгэхэд бол 3 жил надтай яриаггүй. Нэлээд олон жил өнгөрсөн. Тэгээд ихч маань намайг одоо гомо, хог, шаар нийгмийн хамгийн л болох бүтэхгүй л антан гэж олон удаа намайг доромжилж исэн. За тэгээд эцсийн дүндээ бол нэг 5-6 жилийн өмнөөс нэлээд хүлээн зөвшөөрсөн. Миний ханы ижлийг хүлээн зөвшөөрдөг, миний гэрэлтийг хүлээн зөвшөөрдөг. 20-од доо ээжтэй хэлсэн. Ээж маань харавсан л да. Тэгээд тэрнээс хойш ер нь л ингээл амьдралтай болж байгаа бүхэл болохгүй бүтэхгүй л юмраа за энэ хүүхдээс минь болж байгаа гэж боддог ч юм уу. Тийм байдал харагддаг. Тэр нь хэцүү байдаг. Яагаад бол одоо хинтж буруу байхгүй шүү дээ. Би ингэж төрсөн. Нөгөө блог хөтлөж эхлээд жил болоо. Тэгээ тэрэнд би эхлээд энэ хүмүүсийн тухай жоох ингээд цагаан мэдээллүүд те дуйлантай болоод эхэлжсэн чинь миний блог дээр хит удаа ингээд даяар Монгол хөдөлгөөнийх ингээд чамд анхааруулж байна. Чи одоо энэ блогоо хаагаад энэ цорцоор хийгээд олон юм яриад байгаа энэ үйл ажиллагаагаа зогсоохгүй болвол чамайг 70 давхрт авчиж хүчиндээ. Тэг ингээд алан малн гээд удаа дараа баг 4-5 удаа тийм сэтгэл байсан. Тэгээ тэрийг би зөвхөн хинч блог руу ороод хинч сэтгэл үлдээж болно. Ягаад гэвэл нууцл нэрмэрээ те нууцлагдчих юм чинь. Тэгэхээр тийм нэг хийх ажлаа олж чадсан хүмүүсийн л хийсэн үйлдэл юм болов гэж би бодоод өнгөрөөжсэн байхгүй. Тэгсэн чинь 9 сарын 29-ноос 30 жил гişнөө би нөгөө бас трансгендернээ алхаж ирсэн чинь нөгөө эхлүүр уртлын нөгөө пандам гэдэг шүү дээ. Тэнд алхаж ирсэн. Би нөгөө Бурматай явжсэн байхгүй. Бас трансгендер. Тэгсэн чинь гинт ингээд хард. Миний ард Бурмаа явжсэн чинь гинт миний ард сар сур гэл чимээ харахгүй. Тэгэхээр би амар гайхал эргээд харсан чинь нэг залуу Бурмаагаар сөөж явах юм. Тэгэхээр би болохоо байж байгаа юм байна да гэж бодлоо урагшаа ингээл чигээрээ гүйсэн чинь араас нэг намайг хөөгөөд тэгэл дахиад Бурмаа ингээл аюун мохоо чарлахаар миний ингээл агаар сардан эргээд харна үстэй. Тэгэл эргээд харсан чинь нөгөө залуу намайг бариад авч байгаа юм чинь. Тэгэхээр би амхандаа л тэгсэн чинь тэр пантам нэг дүүрэн хүмүүстэй амар хүмүүс нөгөө дулаахан байсан болохоор залуучууд ингээд салхилаад санал дээр сууцгаацсан. Тэгээд чадлахаа ирэл аврал нэг юм үстэй. Тэгэл тэр бол тэр хүмүүсийн удаа аврыг гэсэн сэтгэлж байхгүй болооч гэж дуугарч байгаа нэгч байхгүй харин ч ингээл бараг л энэ насанд үзэхгүй зүгбэр үзчихлээ гэсэн маягаар ингээл хараа л да. Би бол тэр нэг чухал аврал нэгээл орлоод байгаа байхгүй. Тэгээ нөгөө залуутай ч би ингээд машин руу авчихгүй чирээд багаж ингээл онгоолгоод суу гэл хараал тэ хэлэл суу гэл тэгэл ингээл суухгал харсан чинь болон гэл нэрээр тэ бас трансгендер л өгтөлтэй тэр ингээд хөвтөж байгаа байхгүй тэр багаж юм. Тэгэл аргагүй хинэг л явж байгаа. Тэгэл одоо ингээл угаасаа өгөлж ирсэн ингээл одоо хүнтэй ингээл өгөлтэй ингээд бэлдээд явчихъя гэд тэгээд хаачж байгаа юм бол таа гэл тавхаал гэсэн юм хаачж байгаа юм бол таа гэж бол яваад дээсэн чинь газар ирэл зогсол за бууцгаа гэл хараал хэлэлтэй бууцгаа гэлтгсэн чинь 70 давхар оршуулгын газар байгаа байхгүй. Эцгүй хээртэй ингээл нүл шалын чулуун болов бөө юм бол цаажууд ингээл чалан болох та. Тэгэл зэрэгцээ зогс гээл зэрэгцүүл зогсол цодлоо мэдээж 9 залуу бодлоо 9 залуу нэг тийм гэр бүлийн живтэй нэг марк хоёр та цаана. Эсвэл тэгэл эсвэл 9 баг аргаар зодож байгаа маш бид нар чинь бас амьд хүн биз дээ. Тэгээ дээрэс нь надад бол амар харамсалтайсан. Суртахууны дөрөлтөй боловсрал нэмэг тийм хүмүүсийн гарт шилтгаанаа ч ингээд тайлбарлах боломжгүйгээр өгөх нь гэдэг тийм сте аимшигтай шүү дээ. Тэгээд зүгээр яг ингээд зодоод өнгөрсөн болно шүү дээ. Тэгхгүйгээр нэгнийхээ ингээд бэлэг хэрэгтэн хөөх гээл дэлхэхгүй гэх юм бол алан малн гээл үргэлжлүүлэл зодуулсан. Тэгэл нөгөө шарлын чулуунууд дундуур болчихсон
өнгөр. Бурмаа мамаг бүр Шарлын чөлөөгаар толгоор өнцгөө тухайн албалууд унтсан яваад таа. Тэгэл амар яваа тэгэл яриад үлдсэн төл юм тэгэл ямт таачж ярилтаа шүү дээ. Дахиж нүдэнд үздэг юм бол угаасаа тэгэл хөлүүлээж байгаа энэ удаа тайран баярлах хэрэгтэй гэдэг. Тэг бид нөгөө эхлүүрийн өмнө зодуулж явахдаа нөгөө цүнхтэй юм хамаагүй утас мотос тэгэл бүх юм ингээл нөгөө шийдэгдэл ингээл алгуулсан байсан чинь тэрнээс хойш яалтч хүмүүний нөгөө сэтгэл зүйн амар хэцүү байсан болохоор блог молоо зогсоогоод энэ хүрээний хинтэйгээж амар хүн дээрөө харьцаа бараг болоод зөвхөн уурдах ажиллаа хийгээл те зөвхөн би өөрийнхөө төлөө амьдрах хэрэгтэй юм гэж бодож ирсэн. Тэгээд бодоод саяхныг хүчтэндээ саяхнаас би тэгэл тэр одоо блог молоогоос сэргээгээд үргэлжлүүлэл ингээл эхлэнгүүт чинь хэдэж дахиад хүмүүс ингээл эхэлж байгаа те. Тэр бол яг төвчлээ. Тэгэл энэ хүмүүсийн төлөө тэгэл би хэрвээ хин нэг наалагдаад ч юм уу өглөө гэж бодсон ч гэсэн чинь харамсаар юм биш үү те. Бусдын төлөө шүү дээ. Жинхэнэ чөлөөт орчилсан нийгэмд бүх иргэд нь эрх чөлөөтэй байх ёстой. Хэн нэгний оршин тогтнох, амьд явах эрхийг нь үүсгэн гэдэг нь эрх чөлөө орчлын зарчмыг бүхэлд нь үүсгэж буй хэрэг. LGBT хүмүүс хин хүнтэй л адил. Ажил хөдөлмөр, орон байр, гэр бүл, хайр дурлалыг л хүснэ. Айдасгүй, аюулгүй, амгалан тайвныг л хүснэ. Нийгмээр хүлээн зөвшөөрөгдөн, хүчирхийлэл, доромжлол, ялгарлан гадуурхагдaltaгүй нийгэмдээ эзлэх ёстой байр сууриа эзлэхийг хүснэ. Хитээрээд үдээ одоо бид нар бэлгийн цөөнхүүд одоо яг өөрийнхоогоор л те байгаас тийм одоо нийгэм бүрдээсээ хүмүүсийн ухамсар нь өөрчлөгдөж